бид Лукийн сайн мэдээг үргэлжлүүлэн тайлбарлаж байгаа. Тэнгэрлэгч Габриэл Захарайд эхнэр Элизабет нь хүүхэд олно гэж амласан бөгөөд хэлсэн ёсоор нь Элизабет жирэмсэн болсон. Энэ мэдээнд итгээгүй Захарайг хүүхэд төрөх хүртэл ярьж чадахгүй болно гэсэн нь ч биелэв. Захарай сүмээс гарч ирээд ярьж чадахгүй байхад нь хүлээж байсан хүмүүс юу болсныг гайхаж үзэгдлүүдсэн болов уу гэж боджээ. Дараа нь Захарай гэртээ харсан хэсэг хугацааны дараа Элизабет жирэмсэн болж 5 сарын турш хүний нүдэнд өртөлгүй байв. Яагаад нуугдсныг бид тодорхой мэдэхгүй. Өтөл насандаа Бурхны онцгойлон өгсөн хүүхдийг олсон учраас болгоомжтой байж чимээгүйхэн ажиглахыг хүссэн байх. Библи Элизабетийн ийхүү нуугдан байсан байдлыг тэмдэглэн үлдээжээ. Элизабет Захарай хоёрын байр сууриас бодож үзье. Тэд Бурхны өмнө зөвхт бөгөөд тахилчийн удамд багтдаг хүмүүс байлаа. Гэвч өтөл нас хүртлээр хүүхэдгүй байсан тул ихэд ганцаардсан байх. Хүн нас ахих тусам мөг цөөхөн илбэг гэтэл Захарай бүр ярьж чадахгүй болжээ. Хоорондоо ярилцах ч хэцүү. Элизабет ч нуугдан байсан тэр гэр ямар давчуу ганцаардмал байсан бол 10 сарын турш тэдэнд хичнээн хүнд байсныг бид төсөөлж чадна. Та бүхэн минь. Тэд Бурхантай уулзаж сүмд Бурхны алдрыг харсан. Гэтэл амьдрал нь улам хязгаарлагдаж бодит байдал бүр хүнд болов. Тэд илүү ганцаардаж зүдэрсэн бөгөөд тэр даруйд ирдсэн зүйл бараг байсангүй. Мэдээж хүүхэдтэй болсон найдвар байв. Гэхдээ яг тэр үеийн амьдрал амаргүй байлаа. Энэ нь бид Есүстэй уулзаж Бурханд итгэн нэгүсэл авлаа гэд хүссэн бүхэн маань саадгүй бүтэж бүх хаалга нэгддэггүйг харуулдаг. Харин ч өөрийн эрх чөлөө өөрийн аргаараа амьдарч ирсэн амьдрал хязгаарлагдаж хаагдах үе бий. Хүссэн зүйлээ дураараа хийж чадахгүй болж үл үзэгдэх мутар амьдралыг маань жолоодон хөтөлж байгаа мэт санагдаж болно. Бид энэ хоёр хүний амьдралаар дамжуулан үүнийг тунгааж чадна. Таны амьдралд ч ийм туршлага бий юу? Их нэгүсэл авсан атлаа амьдрал нь хязгаарлагдан хүндэрч хаагдаад. Дараа нь нэгэн цагт дахин нэгдэхийг туулсан байх. Тийм үед бид хэрхэн амьдрах ёстой вэ? Лук номын 1-р бүлгийн 25 дугаар ишлэлд Элизабет ийм хэлсэн. Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар эзэн намайг таалан харж энэ өдрүүдэд үүнийг надад бүтээж өгсөн нь энэ ажээ. Өнгөц уншихад үнэхээр нэгүслэр дүүрэн үг. Хүүхэд төрүүлж чадахгүй байсан өөрт нь Бурхан хүүхэд өгч. Ичхүүрийг нь арилгасан гэсэн гэрчлэл юм. Гэвч сайдар бодвол Элизабет ганцаардал бэрхшээлтэй үеийг туулсаар байлаа. Бурхан түүнийг жирэмсэн болгосон нь үнэн. Харин түүний хэлсэн шившиг гэдэг үг нь хүмүүсийн зэмлэл, буруутгал, доромжлол, ичхүүрийг илэрхийлж чаддаг хүчтэй үг. Элизабет амьдралынхаа турш ийм ичхүүрийг мэдэрч явжээ. Болон тахилчийн дундаас Захарай сонгогдож амьдралдаа нэг удаа ч хийхэд бэрх утлага уугуулах үүргийг авсан. Тэнгэрлэгч түүнд чиний гуйлд сонсогдсон гэж хэдийн биелсэн зүйл мэд хэлсэн. Иоханыг олохоос нь өмнө ч Бурхан энэ хоёрыг хангалттай хайрлаж онцгойлон үзэж байлаа. Гэтэл Элизабет одоо л Бурхан миний шившгийг арилгалаа гэж хэлдэг. Элизабет хүмүүсийн хүндэлдэг тахилчийн удамд багтаж тушаал зааврын дагуу мөргөн амьдарсан. Гэвч зүрхэндээ ичхүүр тээж байв. Тухайн үеийн нийгэм хүүхэд төрүүлж чадахгүй хүнийг Бурханд хараагдсан мэт үздэг байсан учраас тэр. Гэхдээ ийм бодол үнэхээр Бурханаас ирсэн үү? Эсвэл тухайн нийгмийн ертөнцийг үзэх үзлээс ирсэн үү гэдгийг ялгах ёстой. Хуучин ба шин гэрээг бүхэлд нь харахад хувь хүн хүүхэдтэй болж чадахгүй байгаа нь Бурханы хараал гэж хэлсэн газар байхгүй. Сара хаан Рахил нар ч удаан хугацаанд хүүхэдгүй байсан ч Библийн үнийг тэдэнд буусан хараал гэж хэлдэггүй. Харин Бурхан онцгой зорилгынхоо дотор тэдний амьдралыг хөтлснийг харуулдаг. Мэдээж үр хүүхэд бол Бурханы өрөөл шагнал гэж хэлсэн олон ишлэл Библиэд бий. Үр хүүхдийг саадагдах сумтайж зүйрлдэг. Сум дайсны бэхлэлтийг нураах хүчтэй. Та бүхний үр хүүхэд сатаны бэхлэлтийг нурааж харанхуйнд хүлэгдсэн сүнснүүдийг чөлөөлөх сүнслэг сум мэд Бурханыг дагаасаа гэж юрой. Бурхан таны хүүхэд болон эхийн хөвлийдэх үрийг ийхүү юрох болтугай. Гэхдээ хүүхэдтэй болж чадаагүй хүн хараагдсан гэж Библи хэлдэггүй. Харин Хосea Иремягийн номд үндэстэн нүгэл үлдэж шүтэн Бурханыг үл хүндэтгэж түүнээс холдохыг анхааруулдаг. Тэгвэл тэр нутагт хүүхдийн тоо цөөрч гудамжинд залуусын дуу сонсогдохоо болно гэжээ. Үүнийг үндэстний нүгэл доройтолтой холбоотой анхааруулга гэж ойлгож болно. Харин хувь хүн хүүхэдгүй байгаагаас үүнийг ялгах хэрэгтэй. Библийн бүх сургаалыг бодвол Элизабет хүүхэдгүй байсан нь шившиг биш байв.
Иоханыг төрхөөс өмнө Бурхан түүнийг хайрлаж, залбирлыг нь сонсож хамт байж хүмүүсийн хүндлэлийг өгсөн. Гэсэн ч Элизабет насан туршдаа ичхүүрийг зүрхэндээ тээжээ. Та бид ямар амьдралаар амьдарч байна вэ? Амьдралаа эргэн харах үе бидэнд бий. Залуудаа эргэж харах амьдралын үдэш болж цагийн зүү 12 руу ойртох мэт явах өдөр ойртсон үед эргэн харах хоёр өөр байх. Тэр үед бид хоёр янзын үгийн нэгийг хэлэх юм билүү? Нэг нь ингэн гэж мэдсэн бол гих харамслын үг. Ингэн гэж мэдсэн бол дими санаа зовхгүй байж, дими айхгүй байж, арай илүү сайхан амьдрах байж гэж хэлнэ. Хүмүүс амьдралынхаа төгсгөлд хийсэн зүйлээсээ илүү хийж үзээгүй зүйлдээ хамгийн их харамсдаг гэдэг. Би энэ тухай харамслын сэтгэл зүй гэсэн номоос уншиж байсан. Амьдрах өдөр бараг үлдээгүй эцсийн мөчөд арай илүү хайрлаж, баярлан тайван амьдрах байж гэж хэлбэл хичнээн харамсалтай вэ. Санаа зовлгүй баяр хөөртэй амьдрах байж гэсэн бодолч төрж болно. Харин эсрэгээр нь би харамсах зүйлгүй амьдарсан, би аз жаргалтай байсан, миний амьдрал хамгийн сайхан байлаа гэж хэлж болно. Үүнээс илүү сайхан байх боломжгүй гэсэн үг шүү дээ. Та бид өнөөдөр амьдралаа эргэн харуул юу гэж хэлэх бол? Би хоёр дахь гэрчлэлийг хэлхийг хүсдэг. Бурханы өгсөн зүйлсийг эдлэн баярлаж амьдрахыг хүсдэг. Өнгөрснөө харуул бид хоёр замын хооронд олон удаа нааш цааш явсан байх. Нэгнийг үзэн ядаж зовоож хор хүргэсэн үе байхад хэн нэгэнд тус болж хайр, баяр хөөр, аз жаргал болсон үеч бий. Энэ хоёр дүр ээлжилсээр амьдралын маань улирлуудыг бүтээжээ. Хэн нэгнийг аз жаргалтай болгож хайрлан, хүүхэд мэд цайлган, үнэн сэтгэлээр хандаж байсан үедээ та өөрийгөө ямар нүдээр харсан бэ? Та өөрийгөө хайрлаж, хүндэлж байсан байх. Эзэн намайг хайрладаг гэдгийг ухаан амьдрах нь нэг зам. Харин гаднаа мөргөлтэй сүсгтэй мэд атлаа дотроо ичхүүр тээж амьдрах нь өөр зам бөгөөд энэ хоёр тэнгэр газар шиг ялгаатай үр дүнд хүргэнэ. Бид энэ хоёр амьдралын хооронд нааш цааш явж болно. Эсвэл хайрласаар амар тайвныг эдэлж, үүнээс илүү сайхан байх боломжгүй хэмээн гэрчилж амьдарч болно. Ийм хүнийг төлөвшсөн Христэд итгэгч гэдэг. Бид төлөвшсөн Христэд итгэгчийн амьдралаар амьдарч байна уу? Эсвэл хэн нэг үргэлж зовоож байна уу? Элизабетийн ил болсон дотоод сэтгэлээр дамжуулан Лукийн 1-р бүлгээс бид өөрсдийгөө ин хардаг. Тэгвэл бид ичхүүрт хүлэгдэхгүйгээр хэрхэн амьдрах вэ? Гаднаас үсгтэй боловч дотроо ичхүүртэй хоёр хуваагдсан амьдралаас чөлөөлөгдөх хэрэгтэй. Би гаднаа инээж мөргөж байсан шигээ дотроо ч тийм байлаа. Би харамсах зүйлгүй амьдарсан гэж хэрхэн хэлэх вэ? Үргэлжлэх Мариагийн түүх бидэнд замыг харуулна. 6 дахь сард Габриэл Мариад үзэгдэж ин хэлсэн. Ивээгдэгчээ баярлах, эзэн чамтай хамт байна. Онгон бүсгүйд ямар их гайхмаар мэндчилгээ вэ? Мариа Йосефтой сүй тавьсан байлаа. Тухайн үеийн Юудын сүй тавьсан хугацаанд хурмын өдрөө хүлээн бие ариун хадгалдаг байв. Гэтэл Тэнгэрлэгч үзэгтэн чи хевлидээ өртөө болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Иесус гэж нэрлэх болно гэсэн цочирдон мөг хэлв. Иесус гэдэг нэр Йошуа гэдэг нэртэй нэг гаралтай бөгөөд эзэн аварна гэсэн утгатай. Тэгэхэд Мариа зүй ёсны асуулт асуув. Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? Захариагийн асуулт итгээгүйгээс гарсан бол Мариа онгон өөрт нь энэ явдал хэрхэн биелэхийг асуусан юм. Тэнгэрлэгч ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн гэж хариулв. Дараа нь бурханд боломжгүй юм гэж нэгч байхгүй гэв. Тэгэхэд Мариа гайхамшигтайгаар эзний шивгчнийг харагтун хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтгой гэжээ. Энэ хариулт гайхалтай биш гэж үү? Итгэл сайтай хүн ч ийм үгэнд өөрийгөө даатгахад хэцүү. Бүтэн жил гэрлэлтэй мөрөөдөн амьдарч байхад нь онгон бүсгүй хүүхэд төрүүлнэ гэсэн мэдээ бүх мөрөөдлийг нь нурааж мэдэх цочирдон зүйл байлаа. Гэсэн ч Мариа өөрийгөө эзний үгэнд даатгсан. Мариагийн ганц өгүүлбэрээс дотоод сэтгэл нь харагдана. Юуны өмнө тэр өөрийгөө эзний шивгчин гэжээ. Тухайн үед нэг үг нь ажлаа дуусгаад гэртээ харж болдог хөлсний зарцыг хэлдэг байв. Харин нөгөө нь эзэн чөлөөлөхгүй бол насан туршдаа түүнд харьяалагдаж хүслийг нь даах боолыг хэлдэг. Мариагийн хэрэгэлсэн грек үг нь эм хүсийн дүл бөгөөд эзэндээ харьяалагдах шивгчнийг илэрхийлнэ. Мариа би эзний шивгчин, эзний хүсэл үгийн дагуу надад үлдээж хэмээн өөрийгөө бурхны үгэнд өргөсөн. Энэ нэг өгүүлбэрт түүний хэн болох тухай бат итгэл багтжээ. Бурхан бол түүний эзэн, бурхан өөрийг нь хайрладаг гэсэн харилцаанд бат бэх байв.
Тэр өөрийгөө хайрлагдсан хүн гэдгийг мэддэг байлаа. Тэнгэрлэгч Марийг ивэгдсэн, Бурхны тааллыг олсон хүн гэж хэлсэн. Энэ нь Бурхан Есүсийг төрүүлэх хүнийг санаандгүй сонгосон гэсэн үг биш. Эхлэл номоос үргэлжилсэн авралын урт түүхийн дотор Бурхан Марийг бодож сонгосон. Тэр нэгүслийг мэддэг байсан учраас Мария Бурханыг өөрийн эзэн гэж хүлээн зөвшөөрч чадсан. Бүх амьдралаа даатгах хэмжээнд эзэн өөрийг нь хайрлаж, хүндэлтийг бат мэдсэн. Тиймээс түүний итгэл ганхаагүй юм. Иесус таны дотор байна уу? Иесуст итгэдэггүй хүний амьдралын эзэн нь Иесус биш. Харин Иесуст итгэдэг гэж хэлсэн ч өөрөө хаан синтид сууж Иесусыг өөрийн хүслийн доор байлгах хүн бий. Тийм бол эзэнд яаралтай суудлаа өгч бүхнийг даатгах хаан синтигээс буух хэрэгтэй. Мария шиг бүхний эзэнд даатгаж түүнийг эзэн хэмээн хүлээн зөвшөөрөн амьдрах ёстой. Хоёрдугаарт Мария өөрийгөө Бурхны үгэнд даатгасан. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэсэн нэг өгүүлбэр түүний Бурхантай харилцах харилцааг харуулдаг. Онгон бүсгүй жирэмсэн болсон гэсэн яриа таруул гэрлэлт ирээдүйн яах вэ? Хүмүүсийн үл ойлголцол, доромжлол, гадуурхал, үзэн ядалт нүдний өмнө ил байлаа. Тухайн үед ийм эмэгтэй чулуугаар шидүүлэн үхэлж болох байв. Хүний бодит байдлын нүдээр харуул Мариагийн амьдрал найдваргүй, бараг дууссан мэт байлаа. Миний амьдрал яах вэ? Би маргаашаас хэрхэн амьдрах вэ? Миний гэрлэлт яах вэ гэж Мария ганц ч асуугаагүй. Зөвхөн хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэв. Тэгвэл үгэнд өөрийгөө даатгах амьдрал боддоор ямар байдаг вэ? Нэгдүгээрт хэл яриагаа үгэнд даатгах явдал. Мария хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд Тэнгэрлэгч түүний гэрчлэлийг сонсоод явсан. Үгэнд өөрийгөө даатгах нь Бурхан болон хүмүүсийн өмнө ямар үг хэлж амьдрдагтай холбоотой. Захариагийн хэл 10 сарын турш хүлээдэг байлаа. Иоханыг төрөөд 8 хоног хоцлох ёслол хийхэд хүмүүс хүүхдийг эцгийнх нь нэрээр Захарай гэж нэрлэхийг хүсв. Элизабет Иохан гэж нэрлэн гэсэн бөгөөд Захарайч самбар авч түүний нэр Иохан гэж бичив. Тэгэхэд ам нь тэр даруй нээгдэн хэлэн нэвлэж Бурханыг магтан ярьжээ. Захарай Бурханы хүслийг хүлээн зөвшөөрсөн үгийг бичгээр илэрхийлэхэд хэлэн тайлагдсан. Тэр ярьж чадаагүй ч Иохан гэж бичсэн нь хэл ярианы нэг илэрхийлэл. Бурханы үгэнд өөрийгөө даатгах нь бид ямар үг хэлж амьдрдагтай холбоотой. Хэл яриа бидний боддгоос хавьгүй чухал. Бурхан бидний үгнээс зүрхийг хардаг. Бид хэлсэн үгээрээ тижээгдэж хэлсэн үгийнхээ дагуу амьдрах болно. Та үр хүүхэд хайртай хүмүүстэй ямар үг хэлж амьдрахыг хүсэж байна вэ? Өөртөө ямар үг хэлдэг вэ? Бурханд мөргөж байгаа атлаа Элизабет шиг зүрхэндээ ичхүүр тээж яваа юм биш биз? Тийм бол амьдралынхаа хаан синтиг эзэнд яаралтай өг. Эзэн минь, би баяртай байна. Та намайг хайрладгийг би мэднэ гэж хэл. Бидний гэрчлэл өөрчлөгдөх ёстой. Үзэсгэлэнтэй ерөөлтэй нандин үгсийг улам их хэрэглээрэй. Хоёрдугаарт ариун сүнсний хөтлсөн уулзалтыг ирж батлах явдал. Тэнгэрлэгч Мариад хүүхэд төрүүлэх боломжгүй гэгдэж байсан садан Элизабетэнж 6 сартай жирэмсэн гэж хэлв. Мария энэ үгийг сонсоод Элизабетийг зорин явжээ. Мэдээг тэр даруй солилцох аргагүй тэр үед Назар хотоос Юдын уулархаг нутаг хүртэл бараг 7 хоногийн замыг туулсан. Тэр Бурханы үгийг батлан харахыг хүссэн юм. Мария гэрт орж мэдлэхэд Элизабет ариун сүнсээр дүүрч чанга дуугаар хэлв. Өрөөгцөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хевлидих үрчин ч өрөөгцөн ажээ. Яасан гэж эзний минь их над дээр ирдэг билээ. Харагтун мэндийн дуучин чихэнд минь сонсогдмогц хевлидих үр минь баярлан хөдлөв. Эзнээс өөрт нь айлцсан зүйл биелэн гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи өрөөлтэй Элизабет Марийг жирэмсэн болсныг төдийгүй эзний үгэнд итгэснийг нь хүртэл мэдэж байлаа. Ийм гайхамшигтай уулзалт яаж бүтэв? Бурханы үгэнд өөрийгөө даатгах гэдэг ирж хайна гэсэн үг. Бид гуйхтаа сайн атлаа ирж хайх хүртэл явахгүй үе олон. Зүгээр суулгүй эзнээс гуйсан зүйлээ ирж хайх хэрэгтэй. Мэдээж Бурханы өгсөн уулзалт гэж бодоод сүулт нь урам хугарах үе бий. Эхэндээ зөв мэт санагдсан ч өнгөрсний дараа харин хор болсон уулзалт байж болно. Энэ нь Бурхан муу зүйл өгсөн гэсэн үг биш. Харин эзний бэлдсэн уулзалтыг хараахан олоогүй байж мэднэ. Хэрэв та эзнээс авснаа үргэлжлүүлэн ирж байгаа бол яг одоо Бурханы үгэнд өөрийгөө даатгаж байна.
Итгэгчдийн дунд зөвхөн залбирахад хангалттай юу, зүгээр суухгүй залбирсныхаа дараа би бүхнийг хийх ёстой гэж хэлдэг хүн бий. Харин залбирал мөргөлгүйгээр зөвхөн үйлддэг хүн ч бий. Библийн залбирал үйлдэл хоёуланг хийлдэгч. Тухайн цаг мөчөөс шалтгаалan зогс гэж хөдөл гэж айлддаг Израильчууд улаан тэнгисийн өмнө зогсоход Бурхан тэдэнд чимээгүй зогс гэж айлдсан. Иехошафат дайсантай тулгархад цэргийн өмнө магтан дуулагчдыг гаргасан. Бурхан зогс гэж байхад хөдөлсөөр байвал амьдрал намаг шиг болно. Намагт хөдлөх тусам улам гүн шигддэг. Тэр үед гараа хурдан татаж Бурханд өргөн би чимээгүй зогсно гэж хэлэх хэрэгтэй. Гэхдээ Бурхан тулалд гэж айлдах үеч бий. Калеб энэ уулыг надад өгөөч гэж хэлсэн Израильчууд Канаан руу орж тулалдах ёстой байсан. Авраам олзлогдсон хүмүүсийг аврахын тулд тулалдсан. Йошуа Амалектай тулалдах ёстой болсон. Хөдлөх цаг бий. Энэ хоёр цагийг хэрхэн ялгах вэ? Өөрсдийгөө Бурханы үгэнд даатгаж, цоргоор залбиран үгийг дагуул ялгаж чадна. Юу ч хийсэн бүтэхгүй үед гараа хурдан татаж Бурханы өмнө чимээгүй зогсох хэрэгтэй. Харин ариун сүнсээр дүүрээгүй, Бурхантай хамт алхахгүй бол эсрэгээр амьдрна. Хөдлөх ёстой үедээ зогсож, зогсох ёстой үедээ хөдлөн ариун сүнсний хөдлөлт сорог байх зам бол Бурханд залбирч түүний өмнө ганцаараа байх явдал. Есүс чүүрээр ганцаараа зилүүд газар очиж залбирдаг байсан. Лукийн сайн мэдээнд Есүс ганцаараа залбирахаар уул эсвэл зилүүд газар очсон тухай олон гардаг. Бурханы өмнө ганцаараа зогсох цаг бидэнд хэрэгтэй. Энэ удаагийн Монгол дахь сайн мэдээний үйлчлэл Элизабет, Мариа хоёрын уулзалт шиг болоосоо гэж би хүсдэг. Сэтгэл минь онцгойлон догдолж хүлээж байна. Эрдэнтээс нэг доктор хүүгээ явуулна гэж мэдгдсэн. Архангайн ас нутгаас 4-5 хүүхэд ирнэ. Нутгийн хүүхдүүдтэй нийлбэл бараг 30-аас олон хүн болох байх. Та бүхний залбирал дэмжлэхээр хэрэгтэй бүхэн өнгөрсөн 7 хоногт бүрдсэн талархаж байна. Би чуулганаараа үнэхээр бахархаж та бүхэнд талархдаг. Бид налайхад очиж хүүхдүүд манай багтаа уулзахад ариун сүнсний оч дүрлцээсэ. Уулзахаасаа өмнө ч би мэддэг байсан мэт ариун сүнсний үйлс өрнөн гэдэгт итгэж байна. Үйлчлэл дуусах хүртэл залбираарай. Хөдлөх гэсэн үед хөдөлж, зогс гэсэн үед зогсно. Ариун сүнсний хөдлөлт сорог байж нэг сэтгэлээр алхахын төлөө залбираарай. Монгол залуус болон Солонгос хүмүүс уулзаж хоёр соёл, хоёр улс учирна. Ариун сүнсний гайхамшигт өдөрдмж тослогоогүйгээр ийм уулзалт яаж боломжтой байх вэ? 3 дугаарт үгэнд өөрийгөө даатгавал зовлонгийн цаадах Бурханы өрөөлт бат итгэдэг болно. Ариун сүнсний хөдлөгсөн Элизабетийн үгийг сонсоод Мариа ин хэлв. Сэтгэл минь эзнийг дээдлэнэм, сүнс минь ч аврагч Бурхандаа баяслаа. Учир нь тэрээр шивгчнийхээ дарууг олж харсан билээ. Харагтун энэ цагаас хойш намайг өрөвдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Энд гардаг даруу гэдэг нь өөрийгөө доромжлох үг биш. Мариагийн нийгмийн байр суурийг хэлж байна. Тэр хүмүүсийн үл тоодог Назар хотод амьдардаг, ядуу бүсгүй байлаа. Өөрийн нөхцлөө байгаагаар нь хэлсэн хэрэг. Эзэн минь, би дорд байр суурьнд ядуу амьдардаг, гэтэл та намайг таалан харжээ. Бурхан таны нөхцөл байдлыг мэддэг. Санхүү Солонгост оршин суух виз, эрүүл мэнд, харилцааны бэрхшээлийг тань мэдэж таалан хардаг нэгэн Мариа бүр гайхамшигтай үг хэлсэн. Энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг өрөвдөгч гэж тооцно. Хүний бодлоор бол утгагүй мэд гэрчлэл. Мөрөөдөл нь бутран унсан мэд, өмнө нь буруутгал. Үл ойлголцол, зэмлэл, айдас хүлээж байлаа. Тэгвэл бүх үеийнхэн өөрийг нь өрөөлтэй гэж тооцно хэмээн яаж хэлж чадсан бэ? Учир нь Бурхан харагдах ертөнцийн цаадахыг харах сүнслэг нүдийг нь нээсэн. Бурханы үгэнд өөрийгөө даатгахад өнөөгийн зовлонгийн цаадах ертөнцийг харах нүдийг тэр нээдэг. Зам үнэхээр хүнд бэрх байсан ч Бурханыг харж даган алхах болдог. Та яг нүдний өмнөх амьдралаа л харж байна уу? Эсвэл бэрхшээлийн цаана хүлээж байгаа Бурханы нууцлаг өрөөлийг харж байна уу? Тод харагдахгүй ч Бурханы өрөөл намайг хүлээж байна гэж итгэн амьдардаг уу? Харж байна уу? Бурханы өрөөлийг харж байна уу? Саяхан би Ирантай холбоотой Хизболла байгууллагад оролцож байгаад шоронд орсон нэг цэргийн гэрчлэлийг бичлэгээр үзсэн. Шоронд байхад нь хэн нэгэн мөрөн дээр нь гараа тавьж би чамайг хайрлсан, чиний нүглийг уучлсан гэж хэлжээ. Тэр хүн Есүс Христ байсныг ухаарч загалмайн цусаар нүглийн уучлалыг амссан гэж гэрчилсэн.
тэр нулимсаа арчин одоо энэ хайрыг мэдэхгүй нутаг нэгтнүүдтэй Есүсийг тунхаглахыг хүсэж байна гэжээ. Тэр өөрийгөө үнэн ч мусульман байсан, алахыг хүндэлдэг байсан ч нүгэл минь уучлагдсан гэсэн бат итгэлийг хизээж мэдрээгүй гэж хэлсэн. Харин Иесустэй уулзаад нүгэл угаагдах нэгүсэл эрх чөлөөг амсжээ. Түүний гэрчлэл үнэхээр үзэсгэлэнтэй байлаа. Та бидний амьдралд ч эзнийг дагахтаа байгалийн бус хид хязгаарлагдсан мэт санагдах нөхцөл байж болно. Тэр мөчид бид яах ёстой вэ? Үгэнд өөрийгөө даатгах. Тэгвэл нүдний өмнөхийг л харахгүй, уулын цаадах, өнөөгийн бэрхшээлийн цаадах алдрыг хардаг болно. Ром номын 8 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлд энэ альджээ. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Үгэнд өөрийгөө даатгавал эцэст нь ингэж хэлнэ. Эзэн минь, би харамсах зүйлгүй амьдарсан, би аз жаргалтай байсан, би чадах бүхнийг хийсэн. Би хамгийн аз жаргалтай пастор байлаа. Таач би хамгийн аз жаргалтай хүн байлаа гэж өөрийн нэрийг дуудан эзний өмнө очих болно. Та бидний амьдрал ийм болоосоо гэж юрой, үгэнд өөрийгөө даатгсан хүний дотор нэг нотлохоо байдаг. Тэр бол найдвар. Үгэнд даатгахад зүрхэнд найдвар төрдөг. Уулын цаана, зовлонгийн цаана байгаа ерөөл одоохондоо бүдэгч харагдаж эхэлнэ. Тэр ерөөлийг зөвхөн Тэнгэрийн улсад идэлхгүй. Энэ дэлхий дээр амьдрах үед ч биднийг зорин ирдэг. Би түүн уруу очдог бос, тэр ерөөл намайг зорин ирдэг. Тэр ерөөл яг одоо ч бидэн уруу ирж байна. Манай Монголын үйлчлэлийн багт ирж, Монголыг зорьсон та бүхний халуун сэтгэлд ирж байна. Бурхны хийх зүйлд би бүрэн итгэж хүсэн хүлээж байна. Та бүхний зүрх улам халуун болж байна уу? Тэгвэл манай багийн төлөө мацаг барин залбираасаа гэж хүсэж байна. Энэ тухайд амин гэж хэлэхэд хэцүү байна уу? Гинэт үгээ болгоомжлоод эхэллээ шүү. Би та бүхний мацгийн залбирлыг өгүүлж байна. Өнгөрсөн жил та нар мацаг барин залбирахад налайхад юу болсныг, түүнээс өмнө Бурхан юу хийснийг би ярьсан. Залбирахад ариун сүнс биднийг хүчтэйгээр хөтлсөн үлс бий. Энэ удаа бид налайхад үйлчлээд сүүлчийн өдөр баруун хараа явна. Баруун хараагийн чуулган бол Монголын хөдөө орон нутагт эрт байгуулагдсан чуулгануудын нэг. Зөвлөлт холбоот улс задран унсны дараах 1992 эсвэл 93 он байлаа. Тэр үеэс сайн мэдээний ажилчид очиж Иесуст итгэсэн анхны үеийн нэг удирдагч тэнд байжээ. Тэр хүн чуулган байгуулан олон жил үйлчилсэн. Дараа нь амьдралын бэрхшээлээс болж Тэжонд ажиллаж болсон мөнгөө нутгийн удирдагчид үйлчлэлийн зардал болгон илгээдэг болсон. Одоо хорт хавдартай тэмцэж байгаа бөгөөд манай чуулганч нэг удаа ирсэн. Тэр өөрийн таньдаг Монголын хэд хэдэн удирдагчийг заан бүгд миний сайн мэдээ хүргэж Иесуст итгэсэн хүмүүс гэж хэлсэн. Түүний хариуцсан үйлчилж байсан чуулган баруун хараад бий. Бид өнгөрсөн жил очихыг хүссэн ч нөхцөл байдлаас болж чадаагүй. Энэ жил нэг өдрийн турш очино. Бурхан тэнд юу хийхийг хүссэн хүлээж байна. Тэр нутагт олон жил үйлчилсэн юм Бенчол Сомминг гэдэг сайн мэдээний ажилчдтай Бесэдэд уулзсан. Им Бенчолын бие ихэд муудсан байлаа. 10 хүрэхгүй хүн, ихэнх нь 60 гарсан ахмадууд цуглан мөргсөн. Буланд маш хуучин гитар байсныг тоглон магтахад Бурхан гайхамшигтай оршихуйгаа асгасан. Тэд биднийг баруун хараад очиход тентхийн нэг удирдагчтай уулзуулна гэж хэлсэн. Би нэг хүнийг хардаг. Энэ бол сүнслэг тэмцлийн зарчим. Нэг хүнийг дагалдагч болгон тэр нэг хүн өөрчлөгдүүл хангалттай. Би зөвхөн 1000, 10,000 хүнийг хардаггүй. Бурхны над уруу хөтлөн авчирсан нэг хүнийг итгэмжтэй сургаж хайрлах нь сайн мэдээний үйлчлэл, амжилт юм. Тэр нэг хүн цаашид хэрхэн өсөж Монголд ямар нөлөө үзүүлэхийг бодохоор догдлохгүй байна гэж үү? Нэг нь нэгдсэн үндэстний байгууллагад ажиллах мөрөөдөлтэй, нөгөө нь зохиолч болох мөрөөдөлтэй гин. Ямар сайхан бэ? Бурхан нэг хүний төлөө ямар алсын хараа тээж байгааг харах хэрэгтэй. Сая 10 сая хүн байсан ч голиад нэгийг унгаж чадахгүй сул сүнслэг үе байж болно. Үе олон цэрэг жагссан ч ганц Давид байхгүйгээс бүгд ухарч болно. Харин нэг жаал хүү гарч ертөнцийн голиатыг унгадаг. Бид яг тэр хүн нэг бүртээ уулзахаар Монголыг зорж байна. Тиймээс та бүхэн мацаг барьж их залбирах хэрэгтэй. Биднийг буцаж эртэл залбираарай. Монгол дахь сайн мэдээний үйлчлэлийн төлөө амиа алдсан хүмүүс хэдийн бий.
Хандан их сургуульд уулзаж байсан хоёр залуу нас барж, тэдний нэгийн ээж сайн мэдээний үйлчлэлээр яваад усанд живж нас барсан гэж сонссон. Нью-Йоркт уулзаж байсан нэг солонгос залуу дээвэр дээр ус зайлуулах хоолойг онгойлгох гэж байжээ. Тэгэхдээ төмөр саваа цахилгааны утсанд хүргэж тогонд цохиулан нас барсан. Миний таньдаг нэг үйлчлэгч хойд Солонгост очиод цогцос болон буцаж ирсэн. Бид Монголд түүнтэй холбоотой чуулганд мөргөж магтан дуулж байсан. Лос Анжелесаас илгээгдсэн нэг пастрын тухайч түүх бий. Олон хүн аль хэдийн амиа зориулжээ. Бурхан Монголыг үнэхээр их хайрладаг. Та бид Елизабет, Мария шиг болж ариун сүнсний хөдөлгөөнд эзэмдүүлэн ийм үйлс өрнөх Монголыг зорих болтугай. Одоо хамтдаа залбирая. Бурхан минь, энэ удаагийн Монгол дахь үйлчлэлийг Елизабет, Мария хоёрын уулзалт шиг болгооч. Манай багийг налахыг зориход ядуу хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдтэй уулзуулаач. Тэнд донтолтод автсан хүмүүс. Ганц биеэж олон бөгөөд найдваргүй нутаг мэт харагддаг. Гэвч хүүхдүүдийг мөрөөдөлтэй болгож өнөөдрийн магтан дууны үг шиг үндэстнүүдийг хайрладаг эцгийн зүрх сэтгэлийг тэр нутагт урсгаач. Манай багийг хэрэглээч. Бид сэтгэл залбирал, эд хөрөнгө бүхнээ зориулсан. Бид ч нэг хоол алгасан мацаг барьж залбирна. Одоо хамтдаа залбирцгаая.